Сайн байцгаана уу? Royal Talk 3 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт маань Royal олон улсын их сургуулийн оюутнууд маань хүрэлцэн ирсэн. За тэр тусмаа Royal Models Club-ийн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За манай Royal Models Club-ийн ахлагч Ариуна. Сайн уу? За манай Royal Models Club-ийн гишүүн Мөнхбаатар. За үндэсний бүтцаалны шгшөөгийн бас хаалгач. За юм хоёр оюутан маань ирсэн байна. За хичээл ном сайн. Дайжгүй. Хичээл төрөл тавлаг. Дайж байгаа шүү. Танай клубийнхны хувьд сая энэ жил шинэ жилээр шилдэг клубээр тодорлоо. За шинэ оюутнуудынхаа шинэ жил дээр тэр эрхэм хүндтэй цомыг гардан аваад клубээр явсан ингээд шагнагдлаа. За сэтгэлээсээ уулзаач тэр мөчөө. Амар сандарсан, төсөөлөөгүй. Тэгээ би тэд ч бас нэлээд хичээсний эцэст ингээд авч байгаа. Манай клуб ч бас ингээд үүсгэн байгуулагдаад яг 3 жил дөнгөж 3 жил болж байгаа. Босод клубыг бодвол хамгийн бага отхон клуб нь. Тэгээд яг энэ их том ингээд хариуцлагыг ингээд хүлээж аваад тэгээд дахиад шилдэг клуб гэдгээ ингээд баттгаад цаашаа авч явна гэдэг амар том юм хариуцлагыг хүлээж авсан. За мөнхөгийн хувьд. За юуны түрүүнд бол би Ариунагийн өмнөөс их баярлж байгаа. Яагаад тэгэхээр одоо яг үүсгэн байгуулснаас нь хойш өдөө хүртэл явж гин тэр хичээл зүтгэлийнхаа үр дүн бас өнөөдөр амссан байна. Давхар тухайн үед 10 хүнтэй бүрэлдэхүүн хэлж исэн бол өнөөдөр ингээд 15 гаруй хүнтэй болж өргөж тэлсэн байна. Ялангуяа одоо мэрэгжлийн модулууд төр бас хүчээ зузаатгсан гэж хэлмээр байна. Мэргэжлийн модулуудаас бас ингээ хүчээ зудаатгсан гэхээр ч одоо танай клубчууд аль алигийн талаас харьяалалтай хүмүүс байна ерөнхийдөө. Ер нь Андра тэгээ Models гэдэг хяндлага байгаа. Яг энэ хоёр агийн хандлагаас байгаа. Зарим нь яг сурсан хэрнээ агент тариалагддаг зөвхөн ингээ клубдээ хариалагддаг тийм хүмүүс бас байгаа. Хэдүүлээ бас нэг энэ клуб хариуцдаг багш гэж бас байгаа тий. Клуб хариуцдаг багшийнхаа талаар бас нэг жоох яриа л та. Энэ нь бас нэг эрхэм хүндтэй тий. Тэр нэг цомыг авахд бас багшийн хувьас ямар нөлөө байв гэдэг талаас ч юм уу. Тийм. Манай клуб ч юм бол яг 2 багштай. Гэтэ яг анхнаас маань авсан багш нар ч гэсэн ингээд яг ингээд бид тэдийг яг энэ хүртэл байхад ч гэсэн ингээд нийт бид нар 4 багштай. Яг энэ хүртэл бид нарыг ингээд чангалж өгсөн. Чи чадна штэ гэл. Багшаа би чадахгүй юм байна гэл уурлал яг өрөөнд нь орно. Яг ингээ уйлах гач юм ингээ сонирн болол оронгууд юу яриад байгаа юм. Чи чадна штэ. Наа чи амархан штэ гэд тэгж амар юм сэтгэлийн дэм өгдөг. Тэгээд одоо бол яг ганц үл багш. Тэгээд жим багш хоёр маань байгаа. Тэгээд жим багш бол би моделийг мэдхгүй. Гэхдээ би туслана. Юу хэрэгтэй надад хэл гэдэг. Ганц үл багш маань бол манай бүх юмд оролцдог. За яаж юм? За энэ дээр ингэчихүү. За энэ дээр ингэхүү. Бүх юмыг ярилцчих яг хийдэг. Тийм. Мөнхөгийн хувьд одоо энэ одоо оюутан за тэгээд дээр нэмээд үндэсний шгшөөгийн тамирчин за тэгээд энэ Models Club-ийн гишүүн гэдэг. За тэгээ бас гэдэг. Энэ олон ажлуудыг ер нь одоо яаж амжуулаад одоо ингээд төгсөх 4-р курс болсон. Хавар одоо хонхны хоёр хийх гээд догтлоод байж байгаа. Энэ 4 жилийн хугацаанд энэ их олон ажлуудыг яаж амжуулж яаж ингэж болгож яваад за тэгээд дээр нь нэмээд үндэсний шгшөөгийн хаалгачаар дуудагдаад за тэгээд өнөөдөр ингэж шилдэг клуб ингээд клубд авчрах энийг ер нь яаж амжуулж яаж ингэж болгоод байна. За яг гэрийнхэн манас аюу их цагийн ууртай ажилладаг. Тэрний нөгөөтгөр бас миний эргэн тойрныхан бас ер нь бүгдээрээ цагийн уураа тогтнол сайн гаргаж яг тэрнийхэн төлөвлөгөөний дагуу явдаг. Илүү нэмэлт юм гарсан ч байлаа ч гэсэн тэрийг яг цагийн уураасаа гажуудлахгүйгээр ер нь аваад гашдаг. Ер нь тэрийг л ер нь дагаа сурцсан болов уу ер нь боддог. Тийм. Одоо ингээд 4 жил 1-р курс, 2-р курс, 3-р курс, 4-р курс, төгсөх 4-р курс. Одоо ер нь эргээд харахад ер нь юу бодогдож байна? Одоо ингээд он гараал одоо ингээд төгсөлт хийгээл төгсөөл ингээд амьдралын их талаад хүл тавих гэж байна те. Тэгэхээр одоо энэ 4 жилийн хугацаанд юу сурав? Тэгээд одоо яг ингээд төгсгдөхөд ирэхээр юу бодогддөг юм бэ? За энэ ч бас юу нэгт багш нарын маань хэлдгээр амьдралын гараан дээр одоо ирж байна. Мэдээж одоо ажил төрөлд орох цаг нь бас ойрцсон байна.
мөн одоо том болсны нэг илэрхийлэн болоо гэж би бас харж байна. Мэдээж Royal-ийн энэ багш нар маань одоо ажилтнууд маань бидний төлөө бас давхар маш их зүтгэж байгаа. Тэрний хариуг одоо энэ диплом гэдэг зүйлийг гар дээр авсан цагт л хариулна да. Ариунагийн маань хувьд бол арай болоогүй. Одоо энэ жил 3 дугаар курс, бас ахлах курст ороод ирлээ. Тэгээд одоо Ариунагаас бол би ерөнхийдөө энэ Models клубын талаар л илүү их асуух гэдэг юм л та. Ер нь энэ 9 сар эхэлснээс хойш таны клуб ямар үйл ажиллагаа явуулав гэдэг талаар одоо ажлуудынхаа талаар бас гэж байгаа ярилцаж байна. 9 сар эхэлснээс хойш бол яг хэмээл бид нар би 9 сарын 20-оос эхлээд хичээлд орж ирсэн. Нөгөө кино зураг авалттай байсан учраас тэгээд 9 сарын 20-нд орж ирээ шууд танилцах клубыг аваад тэгээд танилцах клубыг танилцах үйлчлэгээ зохион байгуулад тэгээд дараа нь шууд Монгол үндэсний бахархлынхаа өдрийг зохион байгуулад тэгээд сая шинэ жил дээр ингээд туслах гэдэг юм том үйл ажиллагаануудад оролцсон. Үндэсний клубын Монгол бахархлын өдрөөр зөвхөн нэг ингээд дээл өмсөөд ингээд нэг ирээд те нэг шагаа тоглоод ингэх биш. Бас тэрнтэй холбогдуулаад бас орчин үеийн залуучууд юунд сонирхолтой байна, юу сонирхож байна, тэрний чиг хандлагын талаар бас загварын алхаа хийгээд, загварын тайз засаад тэрэн дээр яг ингээд өөрсдөө яг мэрэгжлийн модель оюутнууд маань алхаад тэгээд нөгөө нэг суралцж байгаа оюутнуудад бас яг ингээд тодорхой хэмжээний яг ийм байх хэрэгтэй гэдэг анхан шатны бас мэдлэгийг өгöd байх шиг байсан. Тэр талаараа дэлгэрүүлээд ярил. Ер нь бол зөндөө ингээд арга хэмжээнд оролцож байгаа, зөндөө юм ингээд судалж агаад бусад сургуулийг ч гэсэн ингээд хараад за үндэсний өдөрлөгөөр яагаад заавал зүгээр дээлтэй зүгээр хичээлдээ суугаад байж ах хэвээр гэж ингээд тэгээд за тэгвэл бид нар загвар өмсөе. Гэхдээ бид нар энгийн дээлтэй яг өмсөн дээлтэйгээ алах юм бол бусад хүнийг ингээд тайзаа болон ингээд бусад оюутнуудынхаа багш нарыгаа ингээд хүндлээгүй юм шиг болно гэд. За тэгвэл хэдүүлээ хатны хувцас ингээд хааны хувцас баатрийн хувцас ч юм уу те ингээд бөөндөө олоод яг энийг өмсөөд алахыг гэж бид нар яг 7 хоногийн турш бүр ингээд орой тараад орой 10 11 хүртэл ингээд бүгдээрээ бэлдээд зарим нь ч гэсэн манай клуб ч нөгөө арын алба ч гэсэн арын албын маань баттаадаг нэг хэд хүүхдүүд байдаг. За тэгвэл та нар ч гэсэн тайзан дээр гарч үзэх хэрэгтэй. Та нар ч гэсэн тэр мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй гэдээ бүгдэнд нь эхлээд ингээд заагаад за тэгвэл хэдүүлээ одоо өөр яамаар байна. Модельүүд яг зөвхөн алхаж чаддсан байх биш. Бидүүлээ бас өөр ингээд юмнуудыг бас сонирхъя гэд бид нар бас дууд болсон. Монгол гоёогоо дуулсан. Тэгээд бид нар ингээд бүгдээрээ дуулж чадахгүй ч гэсэн бүгдээрээ ингээд яг юм хийгээд байсан болохоор илүү сонирхолтой. Ер нь бас эндээс ингээд нэг би хараад өгнөхэд та хэд өөрсдөө энийг ингээд зохион байгуулад тэ бид нар ингээд ингэх хэрэгтэй гэдэг одоо энэ клуб хариуцсан багшийнхаа удирдлагын доор ингээд өөрсдөө хийгээд бид нар бас ингээд өөрсдөө ингээд бас нээгээд ингээд дуудуулсан. За тэр арын албаны хүүхдүүдэд алхуулсан гэдэг ингэж байгаа чинь те ялч нэг шинийг авчирч те би чаддаг гэдгээр нэг юм чадаад авах ш юм ингэж турч үзэж байгаа чи айгүй их гоё таалагдчихна. Баярлалаа. Мөнхөгийн хувьд одоо энэ 4 жилийн нэг оюутны нэг тийм дурсамжаас нэг хуваалцаач. Оюутны нэг дурсамж нэг дуусахгүй гэдэг шүү дээ. Яриа дуусахгүй. Тэрнийхээ нэг зах цухаас яриад. За би ч бас нэг давхар Royal-ийнхаа Wolves клубт харьяалагддаг. Тэр нь одоо бага ахлаад явж байна. Энэ сургуульд байдаггүй спортын цомыг одоо манай клуб банх авчирсан. 2 удаагийн оюутны улсын аварга гэж тодтогддог. Оюутны универсиадын хошоо дэд аварга. Энэ маань их зүрхэнд ер нь хоногсон тийм дурсамж. Models клубын хувьд гэх юм бол яг анх дуудагдсан өдөр бол хамгийн дурсамжтай гэх юм уу. Тэгээ цэлэнгээ захирал маань одоо дуудаж уулзаад за чи одоо ингээд хөл бөмбөгөөсөө гадна нэг юм үзэгдэхээ. Чаа ингээд өөрийгөө сор шинийн турш гэд залуу хүн байна да гэдэг шиг ерөөсөө. Тэгэл намайг Ариунатай танилцуулсан. За танаа багийн ахлагч энэ хүн байна. Одоо юу чаддгаа харуул. Тэрний дараа л бүх юм ер нь эхэлсэн. Анхны алхаа маань яг тухайн цаг үед сургуулийн шинжилгээр болж ирсэн. 2023 оны шинжилд. Бид бикинит алхаж ирсэн. Victoria's Secret гэдэг нэртэйгээр загварын алхаа хийжсэн. Ирчүүд маань гэхдээ хувцастайгаа алхсан. Охтууд маань яг бикини шоугаа хийсэн. Тэр их нандин дурсан. Тэгэхээр нөгөө нэг юу гэсэн үг вэ? Энд чинь оюутны шинэ жил гэхээр
зөвхөн гаднаас артистууд авчираад дуулуулад оюутнуудыг хөгжөөх биш, оюутнууд өөрсдөө тэнд бикини шоу хийгээд бас ингээд загварын шоу хийгээд бас ингээд давхар ингэсэн гэсэн үг. Тийм. Ер нь бол яг би нэгдүгээр курст орж ирээл тэгээд сэлэнгэ захиралчаа загвар өмсдөг юм байна. Ингээд тэтгэлгээр ингээд чамайг оруулж ирсэн. Тэгвэл чи нэг клуб байгуулаад тах гэнэ. Тэгээд яг анх бүр юу ч мэдгүй хүүхдүүдийг бүр алхаа мэдгүй хүүхдүүдийг бүгдийг нь оруулаад хамгийн анхны гараагийн шууд би дотор хувцастай алах болсон. Тэгээд эн чинь ер нь аль дотор хувцастай алхна гэдэг чинь зүгээр мэрэгжлийн модель байсан ч айгүй хэцүү зүйл ингээд олон хүний дэргэд тэгээд дээрэс нь шинэ жил дээр алхна гэдэг бол хамгийн хэцүү юм. Тэгээд яагаад шинэ жил зүгээр ингээд зөвхөн артистууд ирж дуулаад бүжиглээд байж байгаад идэг вэ? Яагаад ингээд модельүүд тэ сургуулийн ингээд клубийнхан хүүхдүүд нь ингээд хөөрхөн номер гаргаад тэр чинь ингээд бусад хүүхдүүдтэй ч гэсэн үзэхэд амар гоё ойрхон тэгээ багш нар нь ч гэсэн ингээд дуулаад ингээд явна гэдэг чинь амар гоё юм чинь та тэгвэл хэдүүлээ ингээд хийчи гэдэл гаргацсан шүү дээ. Миний бол ерөөсөө оюутанд бол хизэж буухгүй юм байна. Тэ яг ингээд ийм байна. Оюутны шинжилээр ингэж хүлээж аваад оюутнуудаа өөрсдөр нь ингэж өөрсдөө ингэж оролцуулаад ингэж явж гин гэдэг бол энэ сургууль өөрөө нэг оюутныг хөгжүүлэх талаас нь зөвхөн нэг хичээл биш, зөвхөн нэг ингэж суух биш те. Давхар өөр ингэж ямар олон чадваруудыг хөгжүүлж ингэж авч явж байгаа юм бэ гэдэг нь л харагдаж байна л та. Одоо ариуна одоо ингэж он гараад хийх ажлын төлөвлөгөөг нь бас хуваалцаж. Томоохон ажлын төлөвлөгөө юу вэ? Ямар ч тач Models Club-ийн хувьд бол яг одоо 2 сарын 21-нд Campus Runway буюу 12 дугаар ангийнхан дунд зохиогдох загварын тэмцээн байгаа. Энэ жил яг 2 дахь жилдээ зохион байгуулах чинь. Тэгээ өмнө жил яг өөрөө шууд толгойлоод за би зохиож чаднаа гэж зохиоцоо. Одоо яг за өмнө жилээсээ бид нэр дээрцэн байх хэвээр. Манай хүүхдүүд ч гэсэн шинжлэгдсэн, манай хүүхдүүд ингээ хүрээгээд хэлсэн байна хэдүүлээ. Яг өмнө жилээсээ илүү гоё болох гэж хичээнэ гэд бүр ингээд 12 сарын 1-ээс эхлээд ярьж байгаа. Тэгээд бүх юмудаа чеклээд явж байгаа. Тэгэхээр одоо тэр ажлын төлөвлөгөө ерөнхийдөө бол бас ингээд юмнууд хийгдээд эхэлсэн гэсэн үг үү? Тэрэн дээр чи одоо тэмцээн болно гэж байна те. Зөвхөн 12 дугаар ангийнхан дунд, төгсөх 12 дугаар ангийн курс ангийнхны дунд. За тэгээд тэндээс одоо шалгарсан оюутнууд яадаг вүлээ? Яаж байр эзлүүлж яаж ингэж юу авах вэ? Тэр талаас бас мэдээж мэрэгжлийн ингээд шүүгчүүд бол ирнэ. За тэгээ сургуулийн захирал маань шүүн тэгэн гутаа сургуулийн шагнал нь болохоор сургуулийнхаа тэтгэлэг мэдээж ингээд сургуульд ороод бас өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Тэгээд сургуулийнхаа тэтгэлэг спонсорын ингээд шагнал байна. Тэгээд мэдээж мөнгөн шагнал мэдээж тэр хүүхдээ боломжуулах хэрэгтэй мөнгөн шагнал гэдэг. Тэгэхээр энэ нэг тэтгэлэг үг нь гэхээр өөрөө надад их гоё сонсогдож байна л та тий. Тэр чинь нөө би загвараар алхдаг бол одоо бас нэг загварыг бас ингээд нэг хөгжүүлээд ингээд яваад байгаа бас нэг агентлагууд л гэхээс бас сургуулиуд бас цөөхөн байдаг баха. Миний мэдх юм бол. Royal олон улсын их сургуулиас өөр байна уу гэдэг. Тэгэнгүүт тэнцэнээс өөрийнх нь дуртай ямиг хийгээд сургуультай тэтгэлэг аваад тэгээд тэр сургуульд орчоод тэрийг орхигдуулахгүйгээр 4 жилийн хугацаанд тэрийг ингээд давхар хичээлийнхээ хажуугаар аваад явна гэдэг бол өөрөө юм чинь маш том боломжийг нээж өгч шүү дээ. Манай клубын хувьд ч бас сэлэнгээ захирал маань бидэрт амар тусалдаг. Багшаа ийм юм ингэчүүл яах юм? Хийгээч. Багш нарын даа. Та нар хий. Би ингээ яг арт чинь байж байна. Багш нь хэдий сургууль дээр ирэхгүй байгаа ч гэсэн би яг ингээ арт чинь яг ингээ бат байж байна гэл. Тэгэл за багш нарын үзүүлбэр ингээ гаргуулчвал яах вэ гэл. Тэгэж багш нь хэлээд өгөх үү? Бүх юмыг яг ингээд багш нар бүгдийг ингээ арын дагаад яг байж байгаа болохоор бид нар амар бардам юмаа хийдэг баха. Нэгсэндээ тийш дээ. Хүн юм хийх гээд хахад ингээд араас ингээд нэг түшихтэй хажуунаас ингээд тулах ингээд нэг тийм хүн байна гэдэг бол өөрөө тэр чинь бас нэг амжилтын бас нэг амар том бас нэг гол түлхүүр болов уу гэж боддог шин. Яг ингээд арт ингээд яг алдсан ч гэсэн яг арт ингээд бат байж байгаа. Яг уу загнуулах үедээ загнуулна, магтуулах үедээ магтуулна. Тэгмээд яг арт ингээд бат ингээд байдаг хүмүүс байдаг учраас бид нар яг ингээд одоо юмнуудаа зохион явж байгаа. Тэрнээс биш бид нар ийм юм зохиох гэсэн ингээд санаачлаад ингээд үгүй гэх юм бол бид нар яаж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Үгүй бид нар зохион эхэлтэй нь ш. Мөнгөгийн хувьд оюутны 4 жилийн хугацаанд одоо хөл бөмбөгийнхаа талаас ярих юм бол за сая бас нэг ингээд сургуулийнхаа багаас уулбс багийнхыг бас ярьлаа. За шгшээ багийн
Монгол улсын шгшээ багийн одоо энэ тамирчны хувьд, хаалгачийн хувьд хаашаа тэмцээнд яав гэдэг талаас бас нэг жоохон дурдаач сонирхолтой. За анх миний хувьд 2018 онд шгшээ багийн нэр дээр Оросын албаны улсын улаан хот дотын одоо олон улсын цом нэртэй тэмцээнд анх оролцож байлаа. Тухайн үед маань туршлага мэдээж маш бага. Дотоодын тэмцээнд оролцдоггүй байсан учраас ч тэрөө сандралх байсан. Тиймдээ ч ер нь амжилт таар үзүүлсэн. Тэрний дараа айгүй хүнд бэртэл аваад тэгээд ер нь орхитуулсан байсан. Тэгээд сая 2024 онд анх дахиж дуудагдаад Казахстан улсын Астана хотод одоо Yellow Cup олон улсын тэмцээнд оролцоод шилдэг 16-д үлдсэн байдаг. Тухайн тэмцээнд Иран, Бразил одоо барууны орнууд ер нь төлхөө оролцож исэн том тэмцээн. Тухайн тэмцээнд маань бас дуртахад одоо шилдэг тоглогчийг авч исэн. Тийм амжилттай ирсэн. За яг тухайн жилийнхэн одоо зун нь Шанхайд болсон оюутны дэлхийн аваргыг одоо Royal Олоос их сургуулийн нэр дээр одоо явж исэн. Гайхалтай тий. Тэгээ эн чинь нэг чи ингээд олон сая олон улсын тэмцээнүүд рүү ингээд яваад за оюутны дэлхийн аврагт Royal олон улсын их сургуулийнхаа нэрийн өмнөөс ингээд явлаа гэж тэгж байна тий. Би нэг сая нэг асуугаадсан юм дахиад асуух гэнэ. Ингээд нэг яваад дахиад ингээд нэг сургууль тэгээд энэ тэмцээн шгшээг тэгээд энэ эднэрийг ингээд нэг амжуулах энэ бас нэг боломж сургуулаас одоо ингээд магадгүй яаж чамд ингэж гаргаж өгч боломжуудыг нээж өгч байна. Одоо бид нар маш их хичээлтэй байдаг, маш их бэлтгэлтэй байдаг. Хичээлийн цагаарч бэлтгэл орох үе байна, тоглолтуудж болох үе байна. Энэ бүхнийг одоо манай сургалтын алба одоо багш нар тийм одоо эрх мэдэл бүхий хүмүүс маань одоо харилцсан одоо бие биентэйгээ ойлголцоод за оюутнууд маань ийм шилдэг хүмүүс байдаг гэдгийг одоо мэддэг юм уу? Гэтэ тэр бүхнийг ер нь ойлгож, дэмжиж одоо чөлөө үедээ чөлөө өгнө, дэмжих үедээ дэмжинэ. Одоо олон улсын тэмцээнд хүртэл ингээд зардлын ингээд тодорхой үеийг даадаг ч юм уу. Тэр бүхнээр ер нь биднийг хангаж өгдөг. Тэрний зөрүүлээд бид нар өөрсдөө амжилт гэдэг зүйлээр одоо хариугаа барьж өгдөг. Итгэлийг зүтгэлээр хариулсан гэдэг шиг тийм ирсэн. Тэгэхээр чи нэг одоо яг 10 жилийн хүүхдүүд ч одоо төгсөөд орж ирэхэд одоо сакс, волейбол, хөлбөмбөг, одоо модаль гэл одоо ингээл зөндөөл спорт, бүхэл төрлийн спортууд байна. Энэ болгон дээр бас ингээд нэг сургууль өөрөө дэмжээд тэгээд одоо энэ ч манай сургуулийн бас нэг давуу тал гэх юм бол нэг ингээд цахимаар ингээд хичээлээ судалждаг те. Бүх багш нар маань ингээд нэг хичээлээ ингээд онлайнаар оруулчихна. Тэрийг ингээд бас нөхөж үзээд тухайн семинар дээр сууж чадаагүй тэрийг нөхөж үзээд ингээд ойлгоогүй юм байх юм бол тэндээс ингээд үзээд явах боломж тэр нэгдүгээрт маш том боломж болж байна. Хоёрдугаарт бас ингээд сургуулаас бас ингээд гадагшаа дотгошоо явхад сургуулаас нэг тодорхой хэмжээний зардал хувийг найлуулахаараа ингээд дааж ин гэдэг чинь бас айгүй том хөшүүрэг болж өгдөг баг тий. Ер нь тамирчин гэхээс илүү бас хүмүүс чинь нэг ер нь нэг ийм юун дээр бас нэг хөрөнгө нэг ийм зардлын асуудал бас их том асуудал болдог баха тий. Нэг хан болж өгдөг баг. Тэгээ нэг оюутан учраас нэг ажил хийгээд авах боломж байхгүй. Ажил хийж мөнгө олоод ингээд өөрөө тэрийгэ зохицуулаад яваад авах боломж байхгүй. За тэгээд нэг ар гэрээс байнга тэгээд авах боломж бас хэцүү. Тэрэн дээр нь бас нэг сургуулиас тодорхой хэмжээний ингээд дээр нь хөнгөлт өгч, тэтгэлэг өгч байгаа тий. За тэтгэлгээр сургаад. За тэтгэлгээр сургасныхаа дараа нь дахиад олон улсын тэмцээнүүд рүү явхад бас тодорхой хэмжээний зардал таана. Тэгэхээр чи эн чинь нэг яалчгүй нэг оюутнууд нэг арагшаа санаа зовох зүйл бага тий. Ингээд нэг зөвхөн нэг ингээд сэтгэл зүгээрээ ч гэсэн нэг ингээд тэмцээндээ ингээд нэг бүрэн ингэж орно гэдэг чи өөр амжилт гаргах маш том давуу тал болдог л үү гэж би хувьдаа бодож байна. Одоо ингээд Ариунагийн хувьд бол 10 жилээсээ ер нь ингээд загвар өмсөж алхдаг байсан уу? Тэгээ яг 14 настайгаас эхэлж байгаа хүмүүс.Ээс өмнө яг волейбол тоглодог байжгаад амар иршүүд болоод тэгээд бандартайгаа зодтолт ноцлно. Тэгээд ээж анаа хоёр. За наа чи арай биш шүү. Жохон эмхтэй үлэг бай. Одоо хүртэл жохон эрэгтэйлэг зам ингээ байгаад идэг. Ингээд навсгар хувц өмсөж жохон ингээд явах гот ээж. Тэ ээж хүй яах чаа. Үгүй ингээд бариу хувц ер нь л айл болох ингээ өмсвөл гээд юм айл болох эмхтэйлэг байлах гэдэг.
Тэгээ яг 14 настайгаас эхлээд үндэсний урлагийн цагаан лавж чуулгат яг үндэснийхаа дээлтэй хатны дээл өмсөө загвар өмсөж эхэлсэн. За тэгвэл одоо энэ Royal сургуульд орж ирснээрээ модулоос гадна чи өөр ямар чадварыг ингэж одоо ингэж өөртөө суулгаж авч байна. Би ер нь миний энэ чадвар нэг жоохон хөгжөөд байгаа шүү. Эсвэл энэ жоохон хаалттай байж байгаад ингэж нэгдээд байгаа шүү гэдэг ч юм. Би амар юм зохион байгуулах чадвартай болсон. Тэгээ хүнтэй амар юм ойлголцдог болсон. Би ч өмнө нь яг өөрөөр амар зүрүүд айлын баг учраас амар зүрүүд яг миний юм би ингэнэ гэсэн бол яг ингэдэг. Үгүй гэсэн бол үгүй. Яг тиймсэн. Тэнгуут одоо би яг хүний мэрэгчлээсээ олооч тэр юм уу ингээ багш нартай явж байгаа ч тэр юм мэдгүй. Цаанаас одоо юм хүний арга олоод ингээд хүнтэй харилцаж яг ингээд за ойлголоо гэдэг юм. Үгүй би ингэдэг гэсэн бол за ойлголоо гэдэг тийм болсон. Тэгээд ийм гоё арга хэмжээнүүд ингээд зохион байгуулад доороо бас ингээд хөдөө дүүнэрээ ингээд хөгжүүлээд цуг ингээд хөгжөө яваад байгаа болох надаас айгүй илүү сонирхолтой. Тийм шүү те. Одоо ер нь нэг юу гэж миний хувьд бол бас ойлгох юм бол нэг зохион байгуулах чадвар маш хэрэгтэй юм шиг байна. Тэ өнөөдөр ингээ оюутан байж байгаа хугацаанд нэг 10 хүн ч юм уу 20 хүн ч юм уу тэ 5 хүн ч юм ингээд зохион байгуулалт явж исэн бол ажлын байран дээр гараад тэр маань өөрөө бас айгүй том даваа тал болдог баг. Тэ баг болоод ажиллах. Одоо нэг ажлын байранд анхаад орох ч ер нь бол хамгийн эхлээл багаар ажиллах чадвар гэдэг нэг зүйл. Нэг хамгийн эхлээл анкетн дээр байдаг шүү дээ. Тэгэхээр нэг одоо манай хоёрын хувьд бол ерөөсө тэр асуудал бол ерөөсө аль үжийн алга болцсон те. Аль үжийн тэрэнд хөвшсөн байх юм шүү дээ. За мөнхөө одоо ингээд ер нь хөл бөмбөг ингээд тоглодог те. Тиймэрхүү залуучуудаа бас юу гэж хэлмээр байна. Одоо ингээд 12 дугаар анги төгсөөд хөл бөмбөг ингээд сонирхож байгаа тийм хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Би ерөөсөө хоёр л зүйлийг ер нь дотроо боддог. Нэгт тууштай байх. Би хизээш битгий тасал. Чи найзуудтайгаа уулзахын оронд тэр 2 цаг тэр зааланд яг тэр зүйлээ л хий. Хоёр дахь нь бэртлээс хол бай. Тийм би ерөөсөө ингэж л боддог. Тийм байна. Бэртлийн төлөвлөлөөс. Яалч хэцүү шүү те. Тамирчин хүнд. Ариунагийн хувьд бол одоо төгсөж байгаа одоо энэ бас боломж ашиглаад энэ завшааныг ашиглаад энэ телевизээр гарч байгаа учраас төгсөх 12 дугаар ангийн нэг одоо энэ модель ийм сонирхдаг дүүнэртэй бас юу гэж хэлмээр байна. За бас нэг тэр явж байгаа тэмцээнийхээ зарын талаар бас тодорхой хэмжээнд бас ярьж болно шүү дээ. За модель гэх юм бол амар юм тууштай байх хэрэгтэй, амар төвчээртэй байх хэрэгтэй. Ер нь гэхдээ бүхэл сонирхол нь төвчээртэй байх хэрэгтэй. Зэ бид нар ингээд байнгын дэглэм барих хэрэгтэй байдаг. Байнгын ингээд бүх юмнуудаа ингээд амжуулдаг байх хэрэгтэй байдаг. Тэгээд Монгол модель агентлагийн болормогчтой гэж хэлжсэн юм. За чи модель, чи эмэгтэй хүн. Юунд ч битгий яар. Амьдралд ч бай, чи зүгээр хоцроод явж исэн ч битгий яар. Чи зүгээр яг зэрэгцээд очиж чадна. Чи зүгээр ингээд тайван эмэгтэйлэг байдлаа тий өөрийнхөө үн цэнийг мэдрээд аль болох тайван бай гэж хэлжсэн. Яг тэрийн л захимаар байна. Ер нь бол тайван байгаарай. Гэхдээ амар төвчээр шаардна. Хүлээцтэй байж яг ингээд цаашаа мэдээж топ модельүүд ч гэсэн амархан бий болоогүй. Тийм чин хүлээцтэй гоё байгаарай гэж л захиа да. Одоо нэг тэмцээн болно гэдэг тэгэнгүүт магадгүй одоо энэ үзэж байгаа залуучуудаас хизээ яаж болох юм бол ямар одоо нэг товнд гараагүй байх юм бол хэрвээ яаж хаанаас мэдээлэл авах юм бол гэж бас сонирхчиж магадгүй шүү дээ. Тийм манайх ингээд Royal Models Club гэдэг Instagram хуудас байгаа. Тэрэн дээрээ мэдээлэл тавигдана. Тэгээд бид нар хамгийн гоё юм бусад ингээд сургуулиуд шиг зүгээр юм удирдлагууд нь хэлдэггүй. Өөрсдөө яг удирдамжаа бариад өөрсдөө яг сургуулиудаар яваад хүүхдүүдтэй танилцуулаад за ингэхээр байна, манайх юм байна гэд хэлдэг. Тэгээд маа тэмцээнд орохдоо хүүхдүүд амар ер нь тэмцээн загварын тэмцээн гэхэр хүүхдүүд амар айгаад байдаг байхгүй юу? Яг Мөнхбаатар ч гэсэн юм л айж ирсэн гэхгүй. Яг өөрийгөө амар юм сорж үзээсэй л гэж бодож байна. Зүгээр юм загварын тайзан дээр гараад алах нь би гэж ингэж айхгүйгээр би өөртөө итгэлтэй те би ч гэсэн энэ загварын тайзан дээр гараад нэг удаа ч гэсэн үзчихье. Би шагнал авахгүй байж болно. Тэгтээ ингээд тэр мэдрэмж авах чинь өөр амар гоё мэдрэмж байхгүй. Тийм болохоор ингээд өөртөө амар гоё сориод үзээсэй. Тэгээ манай тэмцээнд гоё орж ирээрээ. Тий. Тэгэхээр чи нэг заавал нэг тэнд нэг би тайзан дээр алхаж чаддаг байж тэр тэмцээнд орох хэрэггүй байна шүү дээ. Өөрөө бас нэг дотор нэг хүсэл байж шүү дээ.
эрэгтэй хүнд, эмэгтэй хүнд аль аль нь хүүхдүүдэд нэг тийм хүсэл байх юм бол тэрийг бас нэг хөгжүүлэх боломжтой шүү гэдгийг л бас хэлж өгöd юм те. За одоо тэгвэл гурлаа нэг ингээд оюутан цагийн те нэг оюутны нэг юм гоё юмыг ярил л да. Одоо энэ сурахад ер нь орчин ямар байна те, сургалтын одоо энэ багш нарын хувьд ямар байна. За тэгээд нөгөө нэг манай сургуулийн бас нэг гол давуу тал англи хэл гээл те. Тэр одоо ингээд багш нар нь яг нөөц бололцоо нь ямар байдгийг гэдэг талаараа бас хүмүүст мэдээлэл өгвөл. Манайх Royal Олон Улсын их сургууль аюул олон гадаад багш нартайгаа их алдартай. Англигүй хүүхэд ч гэсэн орж ирэхдээ тэр үнтэй харилцахын тулд тэр англиг сурах гэж өөртөө тусдаа ингэ зүтгэл гаргана. Давхар тэр английн хичээл дээр зүтгэл гарна. Одоо ингэ одоо цаг чинь аач хүн гэж ярьдаг болсон шүү дээ. Одоо аач хүн орж ирэл төгсөхдөө ингээл ярианы ур чадвартай ядаж гараад төгсчдөг. Тийм л болсон байна. Тийм одоо багш нарын тэр хандлага бас оюутнуудыгаа юмс сурчаасаа тэдүү ингээд цээжилж ирсэ гэсэн бас заах арга барил нь өөр хэлбэрээр явагддаг. Оюутнууд маань ч гэсэн тэр арга барилд нь ингээд дасан зохицоод амархан сурдаг болсон байна. Английн багш нар ч амар гоё штэ, хөөхөн, амар хөөхөн. Манай багш нар чинь бид нэр угаасаа амар тийм англи хэл 100% англи хүн бүр амарлаг мэдтгүү. Тэгээд би ч юм бүр ямар ч англи хэлгүй би бүр нэгт суугаагүй хичээлдээ 10 жил. Тэгээд орж ирэхэд чи зүгээр транслейт чи ингээд дөрөнгөө ярьж болно. Чи мэддэг үгнүүдээ холбоод надтай яар. Би чамайг ойлгоно. Тэгээд би чиний мэдгүйгийг хэлэх юм бол надад хэлээд ингээд Google Translate хий. Би чамд бүр үсгэлээд өгнө. Тэгээд яг ингээд яриад ахаар англи өөрөө ингээд сайжирдаг. Тэгээд ингээд багш нар бусад хичээлийн багш нар нь би та нараас мөнгө авч цалинжиж энд ингээд ажиллаж байгаа. Тийм учраас та нарт ингээд би заах үүрэгтэй. Та нар юм одоо би чинь бизнес удирдлах гэхээр та нар хувийн бизнестэй болчиход өсөж гоё шүү дээ. Тэгээд би та нараас мөнгө авч байгаа болохоор би та нарт зааж өгнө. Тэгээ хувийн юм байсан ч гэсэн би та нарт зааж өгөх үүрэгтэй. Та нарт заалаа гэд би миний мэдлэг алга болчихгүй. Тийм болохоор би та нарт зааж өгнө. Зүгээр ирээд асуу. Надаас ирээд асуу. Бүр ингээд багш нар бүр бити над дээр ир гэдэг болоод багш бүр над дээр ирээч би чамаас гуйж ингээ гуйдаг. Тэгэхээр нэг эндээс өөрөө нэг Royal Олон Улсын их сургууль маань зөвхөн нэг танхимын сургалт явуулахаас гадна оюутнуудыг ямар их зүйлүүдээр ингэж хөгжүүлж, оюутнуудад ямар их чадвар, скил суулгаж те. Одоо энэ англи хэлний хувьд гэхэд заавал ингээл нэг юм дүрм заагаад нэг ингээд ахгүй за Ариунагийн хэлдгэрдээ мэддэг үгнүүдийг чи холбоод ярьж байгаа тий би ойлгоно тэгээд хоёлаа ингээд харилцъя гэд ингээд байгаа чинь нэг бүх зүйл дээр ингээд нэг оюутныг ингээд дэмжиж ингээд юу яадаг бас харагдчихэж шүү тий. Тийм би бас сав өгчтэй Монгол англи холиод ирнэ. Сав өгч ойлгоод надад англиар хариулаад ингээд гаслан шууд Google Translate аваад ир. Тэгээд ингээд за бич өсгөлж өгнө. Ямар ч үг байсан ингээд өсгөлж өгөөд наа ч өгсөн. Зөв штэ матраа. Яг тэгээд ингээд амар хөвгөлтэйгээр ингээд заагаад байдаг болохоор илүү тийм ээ нэг сурахад чинь ингээд нэг заавал нэг энийг ингэх хэвээр тэрийг тэгэх хэвээр гэдэг ингээд нэг албаны ингээд нэг бүх юм нэг юм байгаад хар чинь бас нэг хөнгө байхгүй. Нэг альва нэг юм чинь ингээд хөвгөлтэй нэг тухайн үед нэг ингээд хөвгөлтэй болсон юм чинь нэг мартагдахгүй тархинд үлдээд байдаг штэ. Одоо бас нэг бас гадаад багш нар маань бас тэр аргыг бас их хэрэгжилж явах шиг байна тий. Хатуу үедээ бол хатуу, тэгээд зөөл үедээ бол зөөлөн, мазрах үедээ мазраал. Тэгэл хичээлээ их бол хатуу үедээ бол амар хатуу шүү. За ингээд хоёрдоо ямар ч байсан маш их баярлалаа. Өнөөдөр ингээд Royal Talk ингээд миний нэвтрүүлэгт ирж оролцоод тий энэ төгсөх 12 дугаар ангийнхандаа бас ингээд мэдээлэл дамжуулаад бас тодорхой хэмжээний мэдлэгийг ингээд олгож цаг зав гаргасанд маш их баярлалаа. Одоо Мөнхбаатартаа сургуулийн амжилттай төгсөөд за тэгээд ингээд маш хүчтэй боловсон хүчин болоод өшөөх амжилт гаргаарай гэж бас хүсье. За Ариунадаа одоо ингээд 3 дугаар курс сургууль ахлаад үлдэж байна. Тэ дөрвийнхэн яваад сургууль ахлаад үлдэж байгаа учраас өшөө олон хүүхдүүдийг, өшөө олон залуучуудыг өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлж тэр тайзан дээр гарах юмсан гэдэг нэг дотор байгаа нэг жижигхэн очийг нэг гал болгож ингэж асаагаарай гэж хүсье. Бас сурлагын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Урьсанд баярлалаа. Урьсанд баярлалаа. Баярлалаа. Та бүхэндээ Royal Talk байлаа. Баяртай. Баяртай.